Mongolia, with 100 ministers around this room in the high-level event. Before I close, Зөвлөлтөд тэмцэх тухай нэгдсэн улсны байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол улсын хувьд нэг төрлийн хэрэг төдийгүй их дэлхийнх ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмтэй хамтран хүлээсэн үүрэг хариуцлага бодитоогоор хэрэгжүүлж буй түүхэн боломж хэмээн бид үзэж байна. Нэгдсэн хүчээр их байгалаа сэргээж нэгэн зорилгоор итгэл найдраа бадрааж нэгдмэл хариуцлагаар илүү сайхан ирээдүг хамтдаа бүтээцгээе. Өнөө цагт монголчууд бид энэхүү өв соёл их дэлхийдээ шүтлэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг туршлага дэлхийд дахин хуваалцаж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсвөрлөх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорж байна. Сансрын технологи, дрон, зайнаас тангдан судлал, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, захим технологийн хөгжил нь газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрд сэрэмжлүүлэх, газрын нөхөн сэргээлтийн үр дүнг бодит цаг хугацаанд хянах өргөн боломжийг бидэнд бас нээсээр байна. Тиймээс монголчууд бидний байгаль дэлхийг хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжилгээ ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдвэрийг олоход зохих хөв нэмрээ оруулна гэж бид үзэж байна. Монгол улс олон талд хамтын ажиллагаа, нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоо, олон улсын эрх зүй, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, тэгш оролцоо, нийтлэг хариуцлагад суурилсан дэлхийн хамтын шийдлийг тууштай дэмждэг болсон. Тиймээс Монгол улс энэхүү баг хурлыг геополитикийн сөргөлдөө харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, харин конвенцийн зорилго хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны чухал эндэр байдлыг бас зорж байна. Даргалагч улсын хувьд бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшөлтөд суурилсан нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг тууштай дэмжин ажиллах болно. Цөлжилт газрын доройтыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрд сэрэмжлүүлэх, зохистой харуу арга хэмжээг авах зэрэг эрсдлийн цогц удирдлагын тогтолцоог төлөвшөн хөгжүүлэх явдал энэ чухал байна. Мөн газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангат бус нэгт уялдаа холбоотойд нь авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого санхүүжилтийн ач холбогдлыг цохон тэмдэглэж байна. Хөгжиж буй болон хуурай гандуу бүсийн орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн нийтийн хүчин чармаалтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадварыг нэмэлт хэрэгцээтэй улс орн бүс нутаг иргэдэд хүрэх шудраг тогтолцоог бүрдүүлэх явдал нэн чухал байна. Тиймээс буцалтгүй тусламж хөрөнгөлтөд санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг газрыг нөхөн сэргээх, гангийн төсвөржилт, тогтвортой амжиргаанд илүү өргөнөөр чиглүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд хөгжлийн түншүүд хувийн хэвшид бас уриалж байна. Түүнчлэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүхий шатанд малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид хувийн хэмжээний оролцоог хангах нь шудраг, үр дүнтэй, нээлттэй, тогтвортой шийдлийн үндэс суурь болох учиртай. Цөлжилт газрын доройтол, ган хуурай ашилт, хан хэрэм, хил хязгаар үйлчлэхүйг та бид бүгдээрээ мэднэ. Элсний нүүдэл, шорон шуурга, хүнсний хямрал, экологийн доройтол нь нэг улс орны асуудал бус бүс нутаг, дэлхийн нийтийн нийтлэг сорилт, зовлон бэрхшээл юм а. Тиймээс энэхүү сорилт бэрхшээлийн эсрэг бидний авах харуу арга хэмжээч мөн адил нэгдмэл, уялдаа холбоотой, урт хугацааны тогтвортой, харилцан биеэ дэмжсэн байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хоригдол нь хүн төрөлхтний амьдрал аюулын харангад элдэж их дэлхийн оршин тогтоход төгшөөрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид их дэлхийг хамгаалах эрс шийдэмгийн арга замыг яг одоо сонгохгүй юм бол их дэлхийн цаашид та биднүүгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно. Тиймээс энэ удаагийн баг хурал мэдээлэлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлсэн түүхэн чухал баг хурал байх учиртай. Цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлаар сорилт бэрхшээлийг зөвхөн хэлэлцээд орхих бус
тэдгээрийн шийдлийг хамтдаа тодорхойлж, инх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр үр дүн гаргахны итгэлд өгс байна. Энэхүү баг хурлыг манай их хоронд амжилттай зохион байгуулахад бүх талын тусалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажилласан нэгдсэн үндэсний байгууллага болон оролцогч талуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. And restoring land while reducing the risks posed by drought requires countries to work together.